Сайн байцгаана уу? Та бүхэнтэй анхны видеоор уулзч байгаадаа таатай байна. За тэгээд өнөөдөр та бүхэнд Сакамото Days гэдэг манганы тухай ярьж өгөхөд бэлэн болжээ. Энэхүү манга нь Японы манга үйлдвэрлэгч топ ноён оргил алттай дөрвөн богд болох Kadokawa, Shueisha, Kodansha, Shogakukan гэх акулуудын нэг болох Shueisha хэвлэлийн газраас 2020 оны 11 сарын 21-нд бидний гард иржээ. Shueisha нь болохоор One Piece, Dragon Ball, Naruto, Death Note, Jujutsu Kaisen, Demon Slayer, Dandadan, Bleach, Haikyuu гэх мэт нэрлэлд байвал дуусахаар гайхалтай бүтээлийн хэвлэн гаргасан компани бөгөөд энэхүү Sakamoto Days мангад болохоор shonen манга буюу илүү залуучуулж чиглэсэн төрлийн манга бөгөөд shonen манга гэхээр юу байдаг вэ гэхээр романс, хайр дурлал гэхээс илүү дүрлэлтсэн зодоонуудын галз өгтөн манганууд байдаг. Shonen манга 3 үгээр илэрхийлвэл нүхэрлэл, ялалт, хичээл зүтгэл. 4 үгтэй болчихлоо. Гэхдээ хичээл зүтгэл гэдэг нэг үг гэдээ ойлгочихоо. За тэгээд нэг зүйл сонирхолтой Sakamoto Days анime нь манга уншигчдын зүгээс бага зэрэг доогуур үнэлгээ авсан байдаг нь манганы зураглал үнэхээр сайн зурагдсан учраас анимны зураглал нь манганыхаа хөлний шагаагаар татахгүй байна гэсэн хэл ам дагуулад байжээ. За ингээд өнөөдрийнхөө бичлэгээр Sakamoto Days-ийн нэгдүгээр бүлгийн талаар дэлгэрэнгүй ярьж өгье. Чи ямар төрлийн баас гэж бодож байна? Харь гарихны баас шүү дээ. Гүн далайг шалбаг байхад, сүмбэр уулыг гүвэ байхад хинж барж итгэхэргүй алуурчин байжээ. Түүний нэрийг Sakamoto Taro, Sagi гэдэг байж. Тэр мөн байна. Саги мөн байна шүү. Саги гараад ирчлээ. Тамина. Алаатай. Sagi үнэхээр л өрсөлдөгчгүй байж, хамгал алуурчд болж бүтэхгүй нөхдүүд түүнээс айдаг байлаа. Тэрээр бүхэл алуурчдын мөрөөдөл үлгэр дуурайлан байжээ. Гэвч нэгэн өдөр тавтаа морил тэр дурлав. Тэр тэтгэвртэй гарсан, гэрэлсэн, хүүхэдтэй болсон бас Sakamoto таргалсан. Токио хотын зах. Sakamoto энэ бүх зүйл таарж. Саги-сан таныг ч удаан хайлаа шүү. Менежер та харж заяа. Хэрвээ би энэ байг наалдагсан мараа унах юм бол би өнгөө жуус авъя шүү. Заа юу. За бүгдээрээ бэлэн байж байгаарай. Алуурчин асан Taro Sakamoto. Эхнэр Aoi Sakamoto. Хөрхийн. Саяхнаас энэ хүүхэд их ирдэг болжээ. Алдчихлаа. Дахиад ганц оролтыг дахиад ганц удаа харж байгаарай. Заа юу. Яана. Нөө галтар оцсон чи яаж ийн аав? Чин миний цагаан өмдөг яаснаа нэг хардаа. Хөөрхий бид нар яах вэ хайраа? Турсхыг хуулаад өгье л дөө. Сонин бүтэн байна дүү. Баярлалаа. За одоо тайвшир. Яа, арай лалаа ицсэн гош. Аргагүй л дом үсаагийн шүү. 90-д орсон балар ганц арт дээр би харсан. Удаан уулзсангүй шүү Sakamoto-га. Би бол Эспашин. Хөлсний алуурчин Эспа шин. За манайхаа энэ Эспа гэдэг нь болохоор ерөнхийдөө супер хүчтэй хүмүүсийг хэлж байгаа маа. Яаж нэ та чи шууд намайг алах тухай бодоод байгаа юм. Би шин байж тээ таны туслах байсан. Шин хүмүүсийн бодлыг уншиж чаддаг. Нэрэл өөрчлөгдсөн байх шүү. Хөлсний алуурчны ажлаа харахад дэлгэрний сэнгсэн цөөрэ. Хөлсний алуурчны ертөнд буцаж ирээч. Энэ газар таны ур чадрыг дэмий үрж штт. Зүгээр нэг бүдүү ах болцсон байдаг шүү. Эргэж очихгүй. Яр шиг зүгээр. Нэгэн цагт нэрнгээсээ л хамаг хулгачдаг шээс алдуулж авсан мэт та чинь. Та чинь домог байсан штэ. Яаж яваад ийм зүйл болчихваа. Одоо бол домгийн дээг үсгчгүй болж дээ чаас. Би нөр тамхи татчих уу? Та үрдэн зөвхөн зэрэг хоороо өмс иддэг байсан мэт. What the fuck? Яг л өмнө шиг хордон. Би баг зэрэг формоос гарсан байж магадгүй ч гэлээ. Чамаг бол тэр дор дуусгаж чадсан шүү. Мис чи хүлээж авлаа. Сайн уу Sakamoto-го хоолж яхад дөөг удчлоо. Надаа харин танаас нэг гуйх юм гараа даа хөө. Саги-сан бүр зорин гуйхгүй л тэр. Аллахын захиалга байна гэж байх уу? Тэр модны оройд ирэх мөчрийг тайрах гээд би ч өстө бардгүй. Та чадах юм шиг байна.
Сагигаа. Гайхалтай. Би ч таныг чадна гэж яг мэдчихсэн юм аа. Сакамото-гүй манай өх юусоо ногоож ч өгдөггүй. Бидэнд ганцхан бөмбөг байгаад байна уу? What? Та бүр энэ аюуха гар хөлийн өдөр зарагчин болсон байж тээ. Ойлголоо. Тэр жинхэнэ дүрээ нууж бас хүмүүс донд шингэж байгаа юм байна. Гэхдээ таны одоо байгаа дүр чинь надад үнэхээр л онгоны харагдчих. Гэхдээ би эргээд ирнэ. Турсгаж уулын шон бацаа. Ёо, сагийн сүлд харсан сууж 5 жил өнгөрчээ. Тэр үнэхээр зөөлөрч, бас сул бачиж тэгтээ. Сагиас одоо ч өмнөх шигээ dag хэвээрээ л байна. Хичнээн бүдэрч бүрхээ болсон ч гэлээ аавра нэмэх зураг хэвээрээ байна шүү. Бид дахиж хамтарч ажилдагч болоос. Миний хөө битгий хараа. Бэна босоо. За яав тэгээд нөгөө сагигаа найр чадвуу да. Харин тэр нөгөө юу л да. Тэгээ яав. Цааш нь харуулаа ийдсэн үү? Дарга сагийг цааш нь харуулах шаардлагагүй гэж боддоо штэ. Чааваас аж орхот ур бөмбөг шиг бүрэх юмтай болсон байлээ штэ зайлвал. Ши. Петка. Бүлгээс дураараа гарвал цааш нь харуулах хэрэгтэй гэдэг. Чи энэ дүрмийг мэдж байгаа хэвчээ. Сагийн дүрмийг зөрчсөн. Түүнд амьд явах эрх гэж байхгүй, окей? Түүнээс гадна чи хийдгүн болно шүү дээ. Дараагийнх нь байгаа заяа. Олон юм хуцаа солиороод байх юм бол хамт чинь тонилгож орхино шүү. За мэдүү хөлөг минь. Пистач. Яах ч ёст. Гэтэ би хийхгүй байсан чи хин нэгэн хийж л таарна. Тэгвэл өөрийн гараараа хийсэн тэр. За манайхаа ерөнхийдөө дэлхийн хаач байсан аль ч өнцөг болон бүр дээр зөвшөөрлгүй машин зогсоох юм бол торгуултай байдаг байгаа шүү. Машинаа ачуулчаа тэгээ битээ дараа нь гонгноод байгаарай. Хүүе өчигдрийн бацаа мөн үү дээ? Яагаад буцаад ирв? Надад тоглож уучлаарай хөхтэй. Ингээд дай эхэллээ. Сагиса би өнөөдөр хотыг орох хэрэгтэй боллоо та. Тэгээд би ерөөс тооцоо хий гэж бодоод. Тэр сумны чиглэлийг чихрээ өөрчлөлөө үлээж. Тэр хаачихоо. Аасын ч бодлын унш барахгүй л тэр хаана нэ? Пуста. Шин би хэлдэг баха юуны өмнө поод шүү гэж. Юу болоод нэ би хаана нэ? Дос ирсэн үү? Тэр сэржийн. Энэ бол Сакамотогийн 8 нэрийн дэлгүүрийн 2 давхар. Усж байгаа зүтэй залуу хүн нойр хоолндоо сайн байвал болоо. Будаа хэрэг хийх юм? Том аягаар уу? Эсвэл нэлээд том аяг. За эсвэл зүгээр төмпөнтэйг нь хусчих юм уу? Дундур. За энэ юу л болоод энэ таалгар өстө дашин шиг боллоо доо. Итадакимас. Арайч хор хийчихэргүй л үү. Тэгтээ хорны дарахтай дархлаатай болох гэж бүр нэлээд хордсон шүү. Үш амттай юм бэ. Тийм их дулаахан мэдрэмж. Манай саагийн шиг аракшн гаргаж штий. Юу вэ мэдрэмж? Хүсний алуурчин олон жил ажилласан ч ийм мэдрэмж юусаа авч байгаагүй юм байна. За манайхаа энэ итадакимас гэдэг нь ерөнхийдөө бол Японд ингээд тэг хоолоо хүндэтгээд тэг талархаад идхийнхаа өмнө бүгдээр ингэж нэг гараа авсраад итадакимас гэж хэлж хагаад хоолоо идэж эхэлдэг тийм соёл байдаг шүү. Саагиса энэ л амнингийн амьдралаа хамгаалж үлдэхин тулд алуурчдын ертөнцийг орчилтэй. Гоцсасама. Би ч бас энэ насандаа барж итгэргүй юм байна л да. За манайхаа гоцсосама дэшта гэдэг нь болохоор хоол идэж дуусаад тэр хоолндоо талархлаа илэрхийлж байгаа үг байхгүй юу. Тэгээд ялангуяа ингээд даалгасан ч юм уу тэг хин нэгний хийсэн хоолнд бол талархтаа заавал баг хэлэх ёстой.
гэж үздэг. За тэгээ юу хэлэх гэсэн юм бэ? Чааст. Цааш нь харуулж дүнгсэнгүй юу? Босоо. Сагийг зүүнд нь хайж болохгүй юм. Чи ч одоо мөргөд сүгдөөд байна уу да? Яалаа гэж сагийг хамгаалаад байгаа юм гэхэд Тэр хүн одоо гэр бүлтэй болсон. Сакамото манай ертөнцийн дүрмийг зөрчсөн. Тэр өөрийнхөө үүрэг хариуцлагаа мартцсан ойлгож байна уу? Тэр тийм хүн одоо амьд яваад иж болох уу? Чи нэг боддоо. Хэрвээ хариуцлага хүлээх хэрэгтэй юм бол би түүний өмнөөс үгүй. Та харин саагийн амьд үдэлж болох уу? Чи яагаад ингэж хамгаалаад байгаа юм? Энэ бол миний өөрийн шударга юус. Үнэт зүйл. Өөрийн бэлгэр жишээ баатарлага буу шагаасны төлөөс. Окей. Амиа өгöd гэх юм бол яг сагийг чинь алахгүй байж бас болох л юм те. Юу гэжтэй хаанхын их шиг уян болоод байна. Чамаг өглийгээд би сагийг чинь зүгээр өрхөн гэж бодсон юм тийм малгүй. Ичггүй хотлоо шаач шүү. Ингэх болоо ч гэж бодож байсан л да. Пяцтоо энэ бодол уншдаг нь таг мартсан шааж штэ. Энэ стаг ал. Ойлголоо боосоо. Надад сонголт байхгүй байна л да.